Сайн байцгаана уу өрхөн мөндөд үзэгчдээ. Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотоос нэвтрүүлэгч Уран Чимэг зураглаач өмнө юмнаар мэдээлж байна. За би яг одоо Нью-Йорк хотын Бродвей гудамжин дахь AMC Loves кинотеатрын өмнө зогсож байна. За Америкийн Netflix компани бүтээл Марко Полог түүхэн киноны ариг бүхийн төрд манай Монголын жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Амар сайхан тоглосон мөлий. Тэгвэл энэ киноны нээлт болж улаан хивсний баяр эхэлж байна. Америкийн алдарт Netflix компани бүтээл Марко Поло телевизийн 10 ангид кинонд дэлхийн 30 орчим орны 600 гаруй уран бүтээлчид оролцжээ. Киноны гол дүр Марко Полод Италийн жүжигчин Лоренцо Ричелми, Хувлай хааны дүрд Английн жүжигчин Бенедикт Вонг нар тоглосон бол ариг бүхийн дүрийг Монголын жүжигчин Амар сайхан амлуулсан юм а. Холливуудын энэ оны хамгийн өндөр буюу 90 сая долларын өртгөөр бүтсэн уг киноны нээлт болж уран бүтээлчид улаан хивсний ослоо хийлээ. Киноны зураг авалтыг Итали, Казахстан, Малайз улсуудад авсан бөгөөд тус киноны зохиолч болон ерөнхий продюсераар Холливуудын нэрт продюсер Джон Фуско ажиллажээ. Манай жүжигчин Амар сайхан уг киноны 1-2 дугаар ангид ариг бүхийн дүрийг бүтээжээ. Өнөөдөр үнэхээр бас сэтгэл хөдлөхөй байгаагүй аргагүй сайхан өдөр байна. Өнөөдөр бас Монголын киноны 90 жилийн түүхэнд Монгол хүн анх удаа Холливуудын кинонд тоглож өнөөдөр одоо энэ олон улсын кинонд анхны мөрөө гаргаж агаад энийг гэрч болж энийг одоо түүчээлэн ирсэндээ маш их баяртай байна. Марко Поло Хувлай хааны тухай кино өнөөдөр энэ бол Монголын түүхээр хийж байгаа кино. Тэгээ Монгол хүн бас Монгол хааныхаа дүрд өөрөө тоглосон гэдэг утгаараа бид нэр Монголын үндэснийхээ хувцаг өмсөх ёстой байх гэж бодож энэ хувцаг өмсөж ирсэн. Энэ хувцаг манай говь компани бидэнд хийж өгсөн. Дизайнер Баярмаа гэж бүсгүйс ажилласан. Тамаас намайг уран гэдэг. Тэгээд Амрагийн гэр бүлийн хүн өнөөдөр энд ингээд зогсчоод яг итгэмээрг үнэхээр сайхан байна. Сэтгэл болмоор сайхан байна. Би Монгол хүний хувьд их баярлж байна л да. Яг гэвэл энэ бол Монголын киноны түүхэнд одоо анх удаа монгол хүн Холливуудын кинонд тоглож улаан хивстэйгээр асгаж байгаа түүхэн үйл явдал болж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр мэдээж ихчийн хувьд бол баярлалгүй яхав. Гэхдээ энэ бол монгол хүн болгоны бас баяр багтал байх болно. Энэний Амрагийн араас олон сайхан уран бүтээлчид жүжигчид тийм ээ дэлхийн давцанд гарч ирж одоо бусад Азийн орнуудын жүжигчдээс дутхгүй одоо нэр алдраад дуусгасан тийм сайн уран бүтээлчд байгаасаа гэж бодож байна. Amra is just what we say the real deal. Бидний хувьд Амар сайхантай хамтарч ажилласан маань том аз завшаан болсон. Энэ бол кино урлагдах жинхэнэ гайхамшиг. Түүний байгалаас зайлсан дүр бүтээх тэр авьяасыг юугаар ч орлуулж чадахгүй. Түүний цаанаасаа ундарж байгаа мэдрэмжийг хаанаас ч олж авч чадахгүй. Бас үүсгэж болохгүй. Тэр дүрлээ маш сайн орж амьдуулж чадсан. Монголын олон жүжигчдээс чухам яагаад түүнийг сонгох болов? Малайзад бид түүнтэй уулзсан юм. Амраа миний бичсэн зохиолын хэсгээс уншсан. Тэр нь Хувлай хаан, ариг бүх, сорхогтон хатан нарын гэртээ ярилцаж байгаа хэсэг байдаг. Ах トゥ хоёрын харилцан адилхан үзэл бодлын талаар байсан юм. Амраа дүрээ уншиж, дүрдээ орж, ойлгож, ямар их сэтгэл хөдлөлөөр дүрээ бүтээж байгаа нь бидний гайхшруулж, бүр уйлуулсан. Тэр бүхэл би өөрөө зохиолыг бичсэн хэрнээ маш их сэтгэл хөдлөж уйлж байсан. Тиймээс л бид түүнийг сонгосон юм. I'm playing Kaido. Би энэ кинонд Кайдо хааны дүрд тоглосон. Кайдо бол тухайн үеийн нөхцөл байдлаа мэдэрч маш ухаалаг ханддаг хүн байсан. Тиймээс энэ дүр тоглосондоо би баяртай байгаа. Тантай хамт тоглосон Монголын жүжигчин Амрагийн тухай юу хэлэх вэ? Амраа бол дүрдээ хувирах чадвартай маш сайн жүжигчин. Монголыг дэлхийд дахин таниулахад хувь нэмрээ оруулсан Марко Пологийн тухай энэ кинонд Хувлай хааны үеийн Монголын түүхийн тухай өгүүлдэг. Тиймээс уг кинонд монголчуудтай холбоотой гардаг олонний хэсэгт Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монгол жүжигчид дуу оруулж, дуу оруулалтыг Нью-Йорк хот дахь Харбор дуу бичлэгийн студид хийсэн байна. Ийхүү монгол жүжигчний Холливуудын ододтой хамтран тоглосон Марко Поло телевизийн 10 ангид кино энэ оны 12 дугаар сарын 12-наас эхлэн Америкийн Netflix компани сувгаар гарч дэлхийн нийтийн хүртээл болох юм байна.